Хотын байгуулалтын талаарх мэдээлэл хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжлүүлье. Өвлийн ачааллын үед эрчим хүчийн хойд хөршөөс импортлж ирсэн баруун аймагуд сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар баруун бүсийн эрчим хүчний системд олон мянган долларын хэмнэлт авчирсан байна. Ховд аймгийн Чонд харайхын гол дээр баригдсан дөрвний усан цахилгаан станц манай улсад одоогоор ажиллаж байгаа хамгийн том усан цахилгаан станц юм а. Хэдхэн жилийн өмнө баруун аймагуудын эрчим хүч Оросын холбооны улсаас хараат байж байнгын цахилгааны хязгаарлалтад ордог байсан бол дөрвний усан цахилгаан станц ашиглалтанд орсноор энэ бэрхшээлээс бүрэн салж жил бүр 3.5 кВт цахилгааныг хүчин чадлаасаа давлан үйлдвэрлэх болсон байна. За манай усан цахилгаан станц ашиглалтанд орсноос хойш баруун бүсийн эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээний 20-30% бол одоо доктортой нийлүүлж хангасаар ирсэн. Энэгээрч бол яг гадаад руу урсж байгаа валютын урсгалыг хааж дотоод ажлын байр бий болгож одоо өөрийнхөө улс орныг эрчим хүчээр хангаж байгаа ийм яг Монголын эрчим хүчний салбарын түүхэнд бол шинэ хуудас бичиж байгаагаар бол мэдээж манай хамт олон бол маш бахархалтай байдаг. Дэлхийн улс орнууд гол мөрний улсыг янз бүрийн хийстэй бомбуудаар хааж хиймэл нуур үүсгэн хэм цэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ тухайн бүс нутагтаа устлагаатай тариалан хөгжүүлж эко аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн байна. Усан цахилгаан станц орон нутгийн эрчим хүчний найдвартай хямд их усэр болоод зогсохгүй аялал жуулчлалыг татах боломжтойг Говьлтай аймгийн Таашрын усан цахилгаан станцын усан сан харуулж байна. Монгол инженеруудын гараар бүтсэн усан санг нутгийн иргэд Гэгээ нуур хэмээн нэрлэх болжээ. Таашрын усан цахилгаан станц Говьлтай аймгийн төв болон 12 сумыг жилийн 4 улиралд эрчим хүчээр хангаж байна. За эрчим хүчний найдвартай их усвартай болсноор орон нутгийн иргэд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхийн зэрэгцээ станцын усан сан аймгийн аялал жуулчлалын онцгой 10 бүсийн нэгд багтах болсон байна. За Таашрын усан цахилгаан станц баригдсанаар завхан голын ус татарсан гэдэг яриа үгүй болж харин усан сангийн усан ширгсэн гол горхийг сэргээх болсныг орон нутгийн иргэд хэлж байна. Ойрын хэдэн жил дайжгүй байна. Үүнээс энэ 4-5 жилийн өмнө бол аймаар ус энэ ус мусч хатаад ирээ нуур муурч аюул ус мусгүй бүр баг усан ширгээд ирээ нуур муургүй юу ч болсон шүү дээ. Манай станцын гарч байгаа ус маань одоо секундэд 6-аас 9 тоннос байнгын гаргадаг. Станц ажилласнаар энэ станцаас доош завхан голын голдрол маань хэвийн хэмжээндээ тасралтгүй гарч байгаа. Нэг давуу тал нь энэ гарч байгаа ус маань хизээч үерлэхгүй нэг хэмжээгээр яварсаж байгаа. Монгол улсад гадны хөрөнгө оруулалтаар барьсан анхны том станц нь Таашрын усан цахилгаан станц. Цаг агарын хуурайшил чиг тундас багасж байгаа энэ үед станцаас гарч байгаа цэвэр усны нөөц нь Говьлтай аймгийн хувьд эрчим хүчнээс тодохгүй ач холбогдолтой. За нутгийн иргэдийн Гэгээ нуур хэмээн нэрлсэн станцын усан санг түшиглэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг Таашрын усан цахилгаан станц аймгийн сумдын удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж байна.